Хуралдаанд оролцуулж зохих 37 төлөөлөгчөөс 25 Өвөрхангай аймгийн Эрдэнэ төлөвчдийн хурлын ээлжид 15 дугаар хуралдаан болж 14 асуудал хэлцлээ. Хуралдаанаар үндэсний аюулгүй байдлыг орон нутгийн түвшинд хангах бодлогын хэрэгжилт үр дүнгийн талаар ярилцлаа. Үндэсний аюулгүй байдлыг орон нутгийн түвшинд хангах бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх арга хэмжээний 2025 оны төлөвлөгөөг 59 арга хэмжээтэй баталж 80 гаруй хувьтай хэрэгжүүлээд байгаамаа. Хурлын төлөөлөгчид хүү ам хүрээлэн байгаа орчин эдийн засаг мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр асуулт асууж саналаа илэрхийллээ. Аюултай хуваа гэдэг бол бас ноцтой асуудал. Манай сумдууд одоо аюултай хэрэглээ яаж устгаж аюулгүй болгож байгаа гэдэг. Сум эрүүл мэндийн төвөнд шатаах цогт. За хуванцар болон самнуудын шатдаг. Тэр металл юмнуудыг яаж устгаж байгаа. Тэр эргээр хогон жалгад гарч байгаа. Төрийн албаа авч тий одоо компьютер техник хэрэгсэл одоо тэр дата хадгалах бааз нь ямар байна. Нөгөө талаасаа төрийн албаа агчдын захим ур чадварыг сайжруулах энэ шаардлагатай. Энэ дээр би нэг жишээ хэлье. Бид нар нөгөө мэдээллийн одоо ийм нууцлалтай мэдээлэлтэй харьцдаг ийм өөр бүхий төрийн албаа агчдын тухай биш нийт төрийн албаа агчдын тухай ярихаас өөр аргагүй болсон. Өөрөөр хэлбэл багийн засаг даргын ноутбукн дээр багийн иргэдийн эмзэг бүх мэдээлэл явж идэг. Тэгэхээр энэ албаа агчдын нэг талдаа захим ур чадварыг нь дэвшлүүлэх, нөгөө талдаа аюулгүй одоо лицензтэй техник програм хангамж ашиглах гэдэг энэ асуудлыг бид тусгай онцгойлон оруулах хэрэгтэй. Ажил руу амьдрал суугаа 118 мянган иргэд дунд тус ойртолтой асуудал байгаа юу гэсэн байгаа гэж нэлийн эзэн сум дээр бол ойрын тус ойртол гэж байгаа юм байна гэж ойлголоо. Энэ бол үндэсний аюулгүй байдлын Өвөрхангай аймгийн орон нутгад хүнсний аюулгүй байдлаас орох байх гэж бодож байгаа. Тийм учраас Өвөрхангай аймгийн 118 мянган иргэнийг төлөөлж сууж байгаа аймгийн иргэдийн төлөөлөгч дурдын төлөөлөгч та бүхэн 19 сумын иргэдийн төлөөлөгч дурдын төлөөлөгчид төрийн албанд ажиллаж байгаа төрийн албан хаагчдаа уриалж энэ угийн бичгийг хөтлөх ажлыг хөтөлөө хамгийн дөрөнд хийвэл малайж хийвэл яасан бэ? Орон нутгийн түвшин дэх үндэсний аюулгүй байдал агаарын бохирдол эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн цус ойртолт кибер гэмтэргүүд гэгчлэн олон зүйл нөлөөлж байгааг хурлаар онцоллоо. Төлөөлөгчдийн асуултанд аймгийн засаг дарга Пүрэв Дурж засаг даргын томьёон газрын дарга Гамболднаар хариулт өгсөн юм а. За онц чухал мэдээллийн дэд бүтцийн байгууллага гэх төрийн байгууллагууд байдаг юм а. Тэгэхээр энэ байгууллагууд дээр бид нар жагсаалт гаргаад энэ байгууллагууд дээр тагнуулын байгууллагатай хамтраад бас энэ яг мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр эрсдлийн тооцоод ингээд үүсэж байгаа эрсдэлээр нь одоо зац залруулах ажлуудыг хийлгээ. За бас энэ үндэсний аюулгүй боёо мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлийн одоо хувийн хвшлийн байгууллагуудтай хамтарч сургалт мэдээллийн ажлууд хийх ийм ажлуудыг. За манай Өвөрхангай аймаг маань нийт 34500 өрхтэй. Үүнээс 18400-ыг цэвэр малчин өрх байгаа. Мал аж ахуйн салбараас орлого олж амьдрах хуу залгуулж явуулдаг. За мал бүхий өрх гэхээр бараг одоо 23,000 өрх авчдаг. 23,000 өрх байна. Тэгэхээр энэ мал аж ахуйн салбар бол одоо бид нэг номерт анхаарах хэрэгтэй. Зөвшөөрсөн үйлчлүүлгээр төлөвлөрөж гисэн. Нэгдүгээр асуудал бол уламжлалт мал аж ахуйн дэмжих, малчин өмнө дэмжих бодлого уусруулж хэрэгжүүлж байгаа. За энэ дээр бол бас анхаарч ажиллаж байгаа. Үндэсний аюулгүй байдлыг орон нутгийн түвшинд хангах бодлого батлах тухай аймгийн иргэдийн төлөвчдийн хурлын 2021 оны 4-3 дугаар тогтоолын хэрэгжилтийг төлөөлөгчид хэлэлцээд 85.3% биелэлттэй гэж дүгнжээ.